Ерөнхий All-Star сонгогдоод 2 жил болсон. Тэгээд ерөнхий All-Star-д яг сонгогдоод мэдээ жоохон гуниглсан. Яг болох өдрийг харчаад яг нөгөө манай эйжент өдрөдөртөө давхцсан байсан. Тэгээд жоохон гуниглаад тэгээд тэгсэн болооч бас ер нь All-Star нь маш сайхан болж өнгөрлөө. Сэтгэл хангалуун байна. Яг хатаа ингээд тоглох ямар санагдсан бэ? Мэдээж уусаа үргэлж маш гоё байдаг. Тэгээд маш гоё байлаа. Хэвэндээ байна. Шууд зөвшөөрсөн. Шууд үгийн завдлаггүй ори би чинь цагт тоглолтын шүү дээ. Тэгээ ямар ч байсан бэлтгэл хийдэг. Тэгээд бас бэлтгэлээ үр дүнгээ харах гад ямарсан шууд зөвшөөрсөн. Энэ жил 2 дахь нь ядтай мэдээж амар гоё байна. Оосод 2 дахь сонгогдсон бүх гинцэн хүмүүстээ бүгдэд баярлалаа гэж байна. Зин оролцоод үзье гэдгээд оролцсон. Мөнгөчдөр яг холимогоодын тасалжаад болсон чинь ингээд анхудаа тасалжаад байгаа. Миний хувьд бас маш нэг төрлийн хэрэг байсан. Хизээш ер нь тасалжаад байгаа хүн биш юм байлээ. 50 100 чадахгүй ингээд оноо дээр доор орлоо хиний гарах уу яах вэ гэдэг зүйлүүдээр амар анзаарч байна. It was a good feeling. I wanted to do it last year. I was able to participate, so I asked my GM and everybody, can I do it this year? So when I got the call, I was like, all right, I have to win it. Because since I want to do it, I have to win. Хоёосоо дээдлэгээ хаан тайцсан дээр гарна гэж бодохоор тайцгнэ. Талбай дээр гарна гэж бодохоор сэтгэл өндөрөөсөн. Мэдээж маш их баярлалаа. Сагчдынхаа гоё баярын өдөр сонгогдоод гоё үзэгч хамт олонтойгоо фэнүүдтэйгээ нэг 2 өдрийг хамт өнгөрөөх гоё байсан. Ер нь л жил болгон энэ өдрийг хүлээдэг шүү дээ. Тэгээ сонгосондоо маш их баярлалаа. All-Star сонгогдсон сэтгэл маш өндөр байна. Анхны өдрөлдөө шууд бодод сонгосондоо итгэж чадаагүй. Тэгээд намайг дэмжиж саналаа гэсэн бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Амжилттай оролцсонд баяртай байна. Миний хувьд анх удаага энэ жил тасгалжуулагчаар ажиллаж үзлээ. Тэгээд сэтгэл маш өндөр байна. Энэ жил миний хувьд маш онцгой жил болж байна. Мэдээж маш их баяртай байна. Мэдээж нөгөө All-Star-ын хамгийн чухал зүйл нь Сантураад болохоор Сантураатаар намайг дэмждэг ийм хүн байдаг гэдэг мэдээд өргөдөө маш их тоглож маш их баяртай үлээж авсан даа. Тэр гоё юусан. Бас ийм нэр үнэтэй ийм арга хэмжээнд орсон гэдэг бол бас миний хувьд сайхан байлаа. Сэтгэл маш өндөр байна. Маш гоё байсан. Ямар ч сан Монголдөө ирэнгүүтээ All-Star сонгож ирэх гэдэг нийт төрийг гэж бодож байна. Өнөөдөр манай огийн сэргээд гинөө муушаах юм да. Эмоно бас муушаах юм да. Алтраах байсан шүү дээ. Алтраах чинь бүр өстэй хамаг л өстэй за талбайгаар гараад юм хийдэг юм аа гэхэд яг багийн уур амьсгал тэгээд нэг хэрүүл уруул тийм ээ одоо бүхэл юмыг арын албыг дааж ажиллаа алтраах маань юм да. Хамгийн сэргээсэн одонгод манай ах 2 бодроо ирдэн га ирдэн 2 байлаа. Хамгийн эмон юм одоо өөрийгөө нэрдээ да. Түшиг байсан. Түшиг бол гоё тоглолдог, гоё зал байлаа. Тэгээд алдрах илүү бага хөгжөөж өв найрамдалтай байхад ер нь бас чиглэсэн. Цогтах аюу сэргээдэг хөө. Эмо ихэрч одоо баясах хэлж. Манай багийн уур амьсгалыг бол манай орхон баяр маань багийн ахлагч маань мэдээж илүү одоо хүчтэй олгож өгчээсэн. Баг сэргээсэн хүн бол за би Мошо ахыг гэж бодож байна. Эмо Магна байсан. Тэгээд дээрээс нь тасаах нөгөө амар өмнө нахаараа цагт тоглож байгаа тэгээ болсон. Тэгээд Магна өдөр оноо биш юм уу хамгаалсан дээр ингээд юун дээр нөлөө манай багийн сэргийх момент гэж болсон. Би бол Адиа цоож хоёрыг нэрлэх байх. Ясаа яг багийн тоглолтын сүүлийг ч гэсэн аварсан 2 тоглогч байгаа. Тэр хоёрыг ямарсан хилэндээ шууд. Мэдээж бүгдээрээ гэж хэлмээр энэ дотор жишээлбэл алдрах маань байна. Яг сэргээж чадчихээн. Сэргээдэг нь кадрах гэсэн ба. Тэ. Эмоно. Цогтоох. Маа жишин тасаах байна. Тасаахыг ингээд өөр амьсгалаа гой бүрдүүлээд тэгэл ер нь жоохоо багийн ахлагч марктай тийм байсан. Манай багийн ахлагч түшиг ахыг. Гамбаах юм болоо. Гамбаах л гэж бодож байна. Ер нь бүгдээрээ хөгжөөж одоо багаа илүү гоё байх нь бол ер нь хамгийн гоё нас юм гэж бодож байна. Цас чигрэг л авмаар байна л да. Цас чигрэг бол бас нэлээ мөр чадрыг сайн тоглодог болохоор цас чигрэг авах. За эсрэг та багаас Батмагныг авах байсан баг. Гол айгүй өндөртэй тэгээд ашигтай тоглолт юм билээ. Нөгөө багаасаа би нөө доороос цуг орж ирсэн мөрөнгө авах байсан. Тийм. Мөрөнгө бас мондөг байсан. Анаач дүүгээ авах байсан. Айл MVP-г авах байсан баг. Түшиг авах байсан баг. Мэдээч 2026 гэлгүй 2028 оны Лос Анжелесийн олимп байна. Миний дугаар 28 байгаа. Бас бэлэгдээд Лос Анжелес 2028 онд олимпиад тэгээ бас медаль аваад зорилгоо биелүүлнэ гэсэн үднээс 28 дугаарыг сонгосон. Мэдээж зорилго бол мэдээж олимп байна. Өөрийнхөө сэтгэл зүйдээр илүү ажиллахыг бодож байгаа.
дараагийн төвчөнд очихын тулд төлөвлөгөөний дагуу явах хэрэгтэй гэж зүйлийг илүү өөрсдөө тавьсан байгаа. Тэгээд планаа өөрчлөлтөд тэгээд хамгийн том зорилго гэх юм бол одоо олимпийн тэмцээнүүд маань эхэлж байгаа. Тэгээд тэрэн дээр илүү анхаараа тэмцээнүүдтэй амжилттай оролцоод оноонуудаа сайн цуглуулад олимпийн оноонуудаа илүү сайн цуглуулад тэрэн дээр илүү анхаарал төвлөрөх хаа гэж бодож байна. За мэдээж спортын тал дээр бол мэдээж одоо нэг шат дахих ч юм уу. Тэгээ саксныхаа хувьд дээр бол илүү ур чадвараа нэмэгдүүлэх. Тэгээд арай бас нэг өөр төрлийн зорилго бол за энэ нэг чухал юм өгөөж зөвхөн хэлсмээр санагдаад өөр аюу тийм гоё энерги амар чухал санагдсан надаа. Тэгээд энергээ ингээд амар сайн гоё байлгаж чаддаг хүмүүстэй хамт байдаг ч юм уу. Эсвэл өөрөөсөө тийм энерги ялгаруулдаг ч юм уу. Тэр нь бол энерги маш чухал санагдсан. 26 оны эхний зорилго маань авраг авах байгаа. Тэгээд мөн гадаад болон англи хэлтэй ч юм уу хэлнийхэн тал дээр илүү өөрийгөө хөгжүүлэе гэж зорж байгаа. За би 2026 онд бол ерөнхийдөө арай илүү нээлттэй те. Тэг шин зүйл ерөөсөд яахгүй арай open way гэж бодож байгаа. Тэг mind dash тэр одоо нүдэж тэр зүрхэж тэр ч юм уу. Тэг ер нь бүх юм л нээлттэй. Залгаарай л гэж. Миний хувьд бол ерөнхий сэтгэл зүгээ яг удирдахыг хийж байгаа. Ер нь бол ямар ч үед сэтгэл санаагаа амар 50 байлгахыг яг ямар ч үед ерөнхий сэтгэл санаагаа яг юм 50 нэг жид байлгахыг ер нь хичээж байгаа ирмэлцэж байгаа. 26 онд одоо ингээд нэгэнт одоо ингээд сагсаараа амьсгалаад онгороод эхэлчихэж байгаа юм чинь цаашаа на яг хуучин тоглодог байсан шиг сагсаараа хичээлээд мундаг болмоор. Улсын наадамдаа сайн барилдах зорилготой. Тий, бэлтгэл сургуультаа сайн гэсэн зорилготой л байна да. Тэгэхээр 2006 онд би бас өшөө илүү өндөр төвшөнд ажиллаж өшөө болоо сайхан уран бүтээл хийсэн төлөвлөгөө гаргацсан байгаа. Тэ. Амжилттай болно гэдэгт итгэлтэй байна. Яг муу адын бодлоодоос салээд гэж бодож байна. Чөтгөртөөгөө сайн тололдох жил авах болоо гэж бодож байна. Сагсан мөнгөөрөө хичээлдээ тэгээд улам илүү сайжрна. Тэгээд тэмцээнүүдтэй амжилт гаргана. Ямар ч өөртөө зорилго тавьсан зорилго ямар ч нэгийнхээ авраг авахыг хүсэж байна. Тэгээ амьдрал нь маш их олон өөрчлөлт орж ирээсэй гэж хүсэж байна. Ямар ч эрүүл саруул бэлтгэмжгүй ямар дуусгаасаа гэж бодож байна. Карьерийг өргөжлүүлэх цаашдаа илүү одоо наатасынхаа нэрийг хүндэт гаргах тэмцээн урдаанд амжилт гаргах. Тэгээд өөрөө одоо сумгийнхаа амжилтуудыг илүү цаашдаа төхөөлөх гэсэн тийм хүүхдийнхээ ямар ч эрүүл мэндэд илүү анхаарч эхэлж байгаа. Эхэлж байгаа ч яг нэг сайн яриатай болсон. Тэгээд угаасаа хүсээгүй тэгээд харах нөгөө асрах ажилдаа орсон байгаа. Тэгээд үзэгчтэй дамжуулаад спортоор гоё хичээлцгээ ялангуяа залуугаас эхлээд эртэн хичээллүүл заавал спортоор амжилтанд хүрэхгүй ч гэсэн ер нь эрүүл мэнд бусад бүх зүйлд ашиг тустай шүү гэдгийг хэлье. Сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд одоо сагсан хайртай сагс үздэг хүн болгоны өнөөдөр баярын өдөр болж байна. Тэгээд явсан шүүгчээр одоо 2 дахь жилдээ ажиллаж байна. Энэ жилийнх бол бүр илүү өрсөлдөөнтэй боллоо. Тэгээд сүүлд нь бас тоглогчоор орох ийм нөгөө зохион байгуулагч нэм даалгаврыг зорив төрөг 2 багт хуваачиж. Столцнаа гэжтэй. Эч хоёр юм бэ? Тэгээд тэр 2 багт хуваагдаад орчих. Тэгээд ямар ч байсан сүүлийн үчид азар хожлоо. Сэтгэл маш өндөр. Амар баазар хэлээ те.